Миний хамгийн гол хүсэж мөрөөдөд байгаа юм бол одоо тэртээ тэргүй энэ үйлдвэрийг хийцэн гоншгоноо суугаад ах асуудал биш ээ. Одоо би хогт боловсруулна гэж ирсэн юм чинь хогчин гараад байна. Энэ 22 сая мал жил болгоно ядлагдаад байгаа тохиолдол ясна хаягдаалээ. Бүрэн автомат үйлдвэр байгаа үйлдвэр маань. Одоо ингээд нэг хог боловсруулах үйлдвэр, ясны үйлдвэр гэдэг нь гар ажиллагаа ихтэй, хүнд хүчээр гэсэн тийм ойлголт байдаг штэ. А гэтэл манайх бол бүтээн автомат. Бүх юм ингээд удирдаад автоматар ингээд автоматикийн инженерүүд удирдаад байж байгаа гэсэн үг. Одоо энэ зураг дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ уртлын хүлээн авах хэсэг. Эндээс ковш орж ирээд энэ нөгөө авсан хадгалсан авчирж хайж байгаа ясыгаа тэр бункер руугаа хийж байгаа. Кофмен. Энд ганцхан хүн ажилладаг байгаа. Сүүлийн 3 хоног ясаа авахгүй юм л да. Яснууд энд ирээд бүр бид нар ингээ багтахгүй. Бүтэн дүүрчдэг юм байна. Бүтэн дүүрчдэг байхгүй юу? Агуулгах дүүрчдэг. Малынхаа одоо амьсгалаас бусдын тэ ашигладаг байсан мөртлөө яагаад одоо ингээ хаяад байгаа юм бэ? Хаягдж байгаа юмнууд ашиглая. Нүгээр юу хийж болох юм бэ гэдсэн тийм бодолтойгоор энэ үйлдвэрийг нээсэн. Тэгээд деталийн технологи, деталь үйлдвэр оруулж ирсэн. Деталь үйлдвэрлэлийн тоонд хөрөмж оруулж бид бас хүндэт учирсан аа. Деталийн үйлдвэр маань энэ үйлдвэр нь олон жилийн туршлагатай 100 жилийн түүхтэй мундаг үйлдвэр. Деталь технологи гэдэг нь энэ ерөөсөө энэ нөгөө автоматар зийдсэн учраас тэр хүндрэлтэй боталдаг янз янзын юмнууд нь ерөөсөө гар ажиллагаа орохгүй. Тийм тэгээд автоматар ингээд удирдаг. Савлгааны хэсэг дээр л ингээд хүмүүс ажилладаг байна. Хамгийн анхны шатны дамжлага маань одоо ботлоор хамгийн том ботлоор конкуренс наашаа ишнийхээ дамжиж авч ирээд эхний том ботлоороо ботлогдаа. Дараагийнх нь энэ хоёр дахь дамжлага болохоор хоёр дахь арай нарийн ширхтэй ботлоор нарийн болгоод тэгээд тогооны хамгийн эхний пүнк рүү орж байгаа. 10 барын дараалтанд 30 минутанд нэг 140 градус чанагдаад гарч ирж байгаа. Досон дотроо гэсэн үг шүү дээ. Тийм ээ ясмаа. Тэгэхээр одоо маш нөгөө ясмаа одоо 30 минутанд 140 градус чанагдаад байгаа. Тэгэхээр зөөдрөөд маш зөөлхөн болсон байж байна. Гарч ирсэн метроор нэг энэ рут гэдгээр татаад нэг нь досон ядаг нь нөгөөх нь болохоор одоо ясмаа тэр бодой пресс гэдэг рүү орж ядаг гэж байгаа. Нэг бишнээ дамжлага явж гэсэн үг нэрээ. За одоо эцэг бүтээгдэхүүн батлаа. Тий 10 дамжлага. Тэгээд ингээ ажиллаад явсараагаад тосны хэсэг дээр очино. Тосны хэсэг дээр очингуудаа тосоо уурга хоёр дээсэн салгаад ингээд үндсэндээ төв хийдэ гаргадаг. Тос боловсруулах процесс явагдаад байна шүү дээ. Тэрнээс болсон уур гэдэг юм дээр очиж. Саяны бидний гадаа харсан яс дараад үзтээ ийм халуун. Ийм халуун уур. Үлэн гоё ийм уург орж өгж байгаа байхгүй юу? Ингээд хэдэн килограммаар савж байгаа лээ. 30 килограммаар савлаад нэг ийм подон дээр 900 хэдэн юугаар килограммаар нэг тоноор ингээд савлагдаа явчихдаг. Гараа хийж болохгүй нөгөө юу үүсэх магадлалтай. Юу? Одоо нөгөө гарын микроб болоо шуун гараад ирээд асагдаа зарим. За бид хоёр барьж үзэх чинь. За одоо болно. За. Одоо ингээд авч явах. Нөгөө яс чинь ийм болоо гараад ирж байгаа байхгүй юу? Одоо энэ шууны хоол уу? Шууны хоол уур протеин нөгөө төмөн шууд энерги хэрэглээд байгаа тийм. Хэрэглээд байгаа уургууд чинь амьтад нөгөө нэг махсахгүй маха эндээс олж авах нь шүү дээ. Магнаас авдаг уурга, яснаас авдаг уурга. Яг нэг үе эмээгийн шаргаас нь тосоогоо шүү. Монгол малынхаа ясыг ингэж хаяхгүй ийм болгоод энэ дотор чи нөгөө элэг уушиг ходоод гэд дээрэс нь нөгөө ясны чи мутармаг үүрэнгүүд ингэж явж байгаа байхгүй. Гой үнэртэй юм байна. Бараг ичмээр юм байх юм. Би чи үндсэн яснаас авдаг тэр одоо элэг уушиг цус одоо малын тэр үнэтэй баялаг эрдэсүүдийг би микро макро элементүүд маш их орсон тийм бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Тэрүүгээр одоо амьтдын тижэл одоо ягаад нохооны тижээлийг гадаадаас аваад байгаа юм бэ? Ийм мундаг уурга байж хат тийм ээ. Монголын төмөн шууд баян өндөг инвестицэнүүд бол одоо байнга хэрэглээд манай авж байгаа манахаас авж байгаа эдгээр маань гадаадаас авдаг байсан болчлоо те биднээс авдаг болчлоо. Монголчууд чинь нөгөө нэг дотор өөхийг ерөөсөө хэрэглэх болсон. Адууны өөхийг ерөөсөө хэрэглэх болсон. Тэгээд энэ дотор өөх нь маш их хаягддаг. Дээрэс нь элэг үүш нүү. Одоо нөгөө нядалгаа болоод ирэхээр шир, толгой шир, элэг уушиг цус хэсэр ихээр дэд цувдаа хүртэл орж ирж байгаа байхгүй юу? Энэ бол 2 энэ чинь хадгалагдсан яснууд байж ин шив шинээрээ уу улаан яснууд хурж ирдэг үйлдвэрээс. Цэргийн анги цагдаа одоо энэ хорхооч гэдэг юм уу те энэ ч одоо бүгд л одоо цагийн
савн хэрэгжилж байгаа шүү дээ Тий. тийм. Би ч одоо жилд 40 сая долларын савн импортоор авч ийн гэж байгаа шүү дээ гадаадаас тийм. Тийм. Тэгэхээр уул энэ бүтээгдэхүүнүүд чинь аваад Монголд тэр савнгийн томоохон үйлдвэрүүдийг шинээр кластер байгуулад явах юм бол томоохон үйлдвэрийг одооноос л жоох ярьж байна. Энийг нэг залуучууд яваад байгаа 18 аймагт үйлдвэр хийя. Савнгийн одоо суур буюу нөгөө савнгийн гомингийн үйлдвэр хийя. Өдөрт одоо сард 30-40 тонн тос танаагаас авч яач гэдэг юм уу яваад байгаа. их найдын хөлбөр хэрэгжээд явж байна. За энэ одоо 10 их найдаас нь бол 2 их найд нь жижиг дунд үйлдвэр буюу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих одоо хөлбөр эрхлэлтийг дэмжих тийм зорилготой зээл байгаа маа. Тэр материал өгсөн үү? Тэрэнд өгөөгүй ээ. Өгөөгүй. Өгөөгүй. Зээлтэй нэгдүгürt миний зээл бол одоо үйлдвэрөө барьсан учраас би дахиж нэм зээл аваад авах шаардлагагүй. Ямар ч гэсэн энэ зээлэл сонгогчийн долларын энэ зээлийг би ямар өнөөдөр газрын баялаг ухаж байгаа биш үү тийм ээ газраа ухаад гадаад руу зөөж байгаа бол одоо доллараар төлж болж байна. Гэтэл энэ мань яаж байгаа гэхээр хог хаяглыг боловсруулж байгаа юм чинь Монгол төгрөгөөрөө энэ зээл мань байвал уул нь улс орондоо хэрэгтэй юм даа л гэсэн тийм хүсэлтэд тавиад хүсэж байгаа юм. Одоо манай тос бол экспортод миний нэрээр биш экспортын зөвшөөрлөлтөй компаниуд надаас аваа гаргаад байгаа шүү дээ. Тийм үү? Тийм, тосыг минь гаргаж байгаа. Хямдхан л гаргаад байгаа болохоос би хямдхан л зараад байгаа болохоос биш. Яг одоо жинхэнэ үйлдвэрэнд гарахгүй байгаа. Гарах зөвшөөрөл аваагүй юм чи. Нөгөө нэг айхтар Бэлжийн үнэлгээтэй тос үзсэн. Тийм. Монгол алт гэдэг чинь энэ аахгүй юу? Жинхэнэ Монгол малаас гарч байгаа. Монголын алт үн цэнтэй нөгөө юм чи энэ тос. Тэндээс одоо ногоон тус гарна. Яагаад ногоон тус гарч байгааг бол хятадуудын мөнгө оруулагч өгөөд захиалга өгж байгаа аахгүй юу? Будаг хийдэг. Будагч байдс. Хүнсний будагч хийгээд өнгөрж байгаа болохоос манай тос цав цагаан гоожж байгаа. Бүх юунуудын суур бүтээгдэхүүн болоо. Гоо сайхны бүтээгдэхүүний суур дараагийн химийн үйлдвэрүүд хөгжөөд гоо сайхны бүтээгдэхүүн энэ үйлдвэртэй болчих юм бол энэ одоо тоснууд чинь ингээ үн төрөөд Монголдо энийг хангацлаа гэсэн. Гадаадаас авахгүй нэ шүү дээ. Одоо энэ тосоо хааш нийлүүлэх юм. Одоо энийг бид нар сая гадаа ийм дөрвөлжин савлгаатай гадаа экспортлж байгаа. Энийг гадаа хөлдөөгчөнд авчиж хийгээд тас хөлдөнгүүт нь экспортод гаргаад нөгөө хөлдөөгчтэй машинтай хятад руу зөөгдөж байгаа гэсэн. Анх үйлдвэр байгуулж байхад нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлт гэдэг үгийг мартсан байсан байлээ. Тэгээ сүүлд хийсэн ийм том одоо тосны савтай болсон. Нэг нь одоо 480 гэсэн үг энэ хоёр. Тонн тос хадгалах хүчин чадалтай нийлээд одоо 1000 тонн. Тэгээ танаа бүтээгдэхүүний дээлжээс та танилцуулах уу те? Ямар бүтээгдэхүүнүүд одоо гаргаж байна? Сая бид нар нөгөө гадаа зааланд үтсэн шүү дээ. 30 кг-ийн савлгаатай савлж байгаанууд болохоор шувууны тижээлүүд, байгаль дэлхийн юунууд нөгөө хөрс бордох тийм бордоонуудаа тийм савлгаагаар савлаа байж байгаа. Тоснуудыг та нар харсан сая бас 1 тонноор савлж байгаа. Тосны мэн дээж байгаа. Тос мэн сая бол ногоон өнгөтэй гараад байсан. Тэд нар будаг хийлгүүлж байгаа. Экспортод нөгөө гаргаж байгаа компаниудын нөгөө захиалгаар хийж байгаа учраас будаг хийлгэж байгаа. Энэ бол яг манахаас гарч байгаа тос. Өөхөн тос яг л нөгөө яс Монгол мал. Энэ үйлдвэр байхгүй бол энэ тоснууд бүгд хаягдчих байгаа. Энэ нь болохоор бид нар юуны савлгаагаар ингэж савлсан байгаа. Сая ингээд нөгөө модонд нэг юу бордоо гэдэг. Нэг 250 г. Нэг модыг бордоход 250 г бордоо орж байгаа. Энийг хийгээд модоо тарчин 3-4 жилдээ бордох шаардлагагүй гэж байгаа. Одоо савлгаа нь янз янз байх. Савлгаа нь яг ингэж савлж байгаа бордоонууд маань ингэж савлагдаа явж байгаа. Тий. Ер нь одоо үн өртгөө үед ямар хувь танах? Үн өртөл нь манайх бол тонн нөтийнхээ үнэтэй бол тонн сая 200 сая 150 мянга гэд байж байгаа. Аливаа үйлдвэрлэл ингээд техник технологи оруулж ирэхэд хүний нөөц маш чухал. Хүний нөөцөө сургаж авах гэдэг маш чухал. Тэгээд Италичуудаар одоо сургалтанд хамруулсан Италичуудыг дагалдаж 5-6 сар Итали мэрэгчлэлтгүүд ажиллаад түүнийг дагалдаад инженерүүдэд сургаж авсан байгаа. Үндэсний үйлдвэрлэлч Монголын баялаг орден үйлдвэр. Хөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая. Яс бослуулах үйлдвэрлэл нь бол одоо экспорт нь гаргах зөвшөөрлөө авч чадахгүй нэлээд удаж байгаа юм байна. Хятад компаниуд экспорт нь гаргаж болоод байгаа.
энэ стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Проман компани өөрсдөө гаргах юм бол Монгол хүмүүс олон одоо ажлын байрыг бий болгож Монгол хүмүүс улам их ажилдаа ордохтой болох тийм боломж байна шүү. Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос бэлтгэн нэвтрүүлдэг баялаг бүтээгч нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.